Тэгэхээр одоо метрог бол бид нар ялангуяа 2 сая хүн ам хөрөх гэж байгаа Улаанбаатар хотод бол нийтийн тээврийн шинэ хэрэглээг бол одоо нэвтрүүлэх, дэвшүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгээд цаашдаа энэ бол одоо мэдээж хөрөнгө санхүү эхний ээлжний одоо шийдлийн шийдээд эхний лайныг явуулаад дараагийн ээлжинд одоо бас санхүүгийн схем дээр бид нар яаж суух вэ гэдгийг бас бодох бах. Тэгжиж явахгүй бол одоо шууд нэг дор одоо шин олон одоо тийм лайнтай метро байгуулна гэдэг бол бас хэцүү. Тэгэхээр эхний лайныг бид нар зорилгоо болгоод дэвшүүлээд одоо ажлын хэсэг байгуулсан. За хилцээрийн бас хилцээрт одоо бас орохоор одоо бэлтгэлээ хангаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар одоо оруулж бас ер нь Улаанбаатар хотын одоо энэ утаа нийтийн тээвэр орон сууцны бодлого эрчим хүчний дутагдал тэр дундаа дулаан цахилгааны их усрын дутагдал загир хорооллыг орон сууцчлах бодлогын хүрээнд хийгдэх томоохон төлөвлөлтүүд Улаанбаатар хотын тойрог хурдны зам холбоос замууд зам байгууламжууд гэдэг эдгээрийг одоо бас шийдэх согц байдлаар шийдэх юм төлөвлөлтийг бол засгийн газрын хуралдаанд тайлбарлахаар хэлэлцүүлэхээр тогтоолын төслүүд өнгөрсөн 7 хоногт хөргүүлсэн байна. За мэдээж эхний лайн бол буянт ухаа одоо хурдны шинэ нисгэн усны бодол руу явж байгаа хурдны замаас эхэл. Тэгээд хотын төв рүү тоошиж 7 бодол руу чиглэх юм одоо эхний лайныг бол одоо хийхээр төлөвлөж байгаа. Энэ нь бол мэдээж урд нь бол хөнгөн галтраг гэл нэг ГЛРТ гэл нэг бөө юм шууган болсон доо. Энэ чинь өөр газар дээр явж байгаа метро доошоо газар давар орох төлөвлөлтийг одоо бас хийхээр бэлтгэж байгаа. Тэгэхээр бол эхний танилцуулсан техник эдийн засгийн үнэлтээр бол 950 орчим сая доллар байсан байна. Энэ бол нэг баг зэрэг нэмэгдээд 1.5 орчим тэрбум доллараар метроны эхний лайныг оруулах байна. Тэгэхээр ямар технологи, ямар шийдэлтэйгээр хэдэн жилийн хугацаанд ямар өртөг зардалтайгаар одоо хийж хэрэгжүүлэх вэ гэж. Тэгэхдээ энэ бол улсын төсвөөс гарахгүй, зээл санхүүжилтийн хөлсрөөс гарахгүй. Энэ бол одоо тэр хөрөн нүүрсний талбайг одоо бас эрэл хайгуул хийгээд энэний үндснээр одоо ордын нөөцийг одоо бий болгоод тэгээд эрдэс соёлын мэргэжлийн зөвлөлөөр оруулж нөөцөө батлуулаад олон улсын журк стандарт төр бий болгосноор энэ одоо уурхайг одоо Дорногов аймагт Улаанбаатар хот хамтран одоо ашиглах юм чиглэлээр үл явах юм байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа боцоогоо тэр хөрөн нүрсээрээ л авдаг юм л юм байна. Улсын төсвөөс мөнгө гаргахгүй, засгийн газар хот баталгаа гаргахгүй, нийслэлийн төсвөөс мөнгө гаргахгүй ийм л одоо санхүүгийн схем. Энийг бол одоо бас би одоо ер нь бүрэн дүүрэн одоо дэмжиж явах хэрэгтэй гэдэг одоо байр суурьтай байна.